За, орой минь. За, миний лайв явж байна тийм ээ. Өнөөдрийн сэдвээ мэдэж гин үү манайхан? Орой минь сайхан шинэлцгээс нөө сар шинийн минь өчигдөр юу оруулсан байгаа? Пост оруулсан байгаа. Ид шидийн суу ухаан гэдэг сэдв. Сэдвийн дагуу хүн болгонд энэ ид шидийн суу ухаан байд юм байна. Гэхдээ түүнийг олж нээхэд танд бид нарт ямар саад байна вэ гэдэг талаар ярилцаад түүний гарц гаргалгааг олох болно гэсэн үг. Тэгснээрээ яах нь энэ нэг талаар бид нар өөрсдийгөө маш олон зүйлээс аварч байгаа зүйл болдог. Жишээлбэл амьдрал дээр янз бүрийн бэрхшээл тохиолддог тийм ээ. Сорио, бэрхшээл, гацаа юу байна те? Сүүдэр бүх зүйл тохиолдож идэг. Өдөр тутамдаа, цаг тутамдаа тохиолддог. Гэхдээ тэр болгоноос хэрхэн гарах вэ гэдэг одоо аялал бүхэл бүтэн 64 зам буюу аяллыг өнөөдрөөс эхэлж байгаамаа. Тэгэхээр бид нарын өнөөдрийг хүртэл те 20 жил, 30 жил, 40, 50, 60 жил, 70 жил амьдарсан байхад тэр одоо энэ 70 жилийн хугацаанд одоо 80-таач хүн байна тийм ээ. Өнөөдөр та хэдэн настай тэр хүртэл амьдрахтаа бид нар тэр зовлон бэрхшээл болгоныг 3 замаараа өөртөө өөрийн бидээ тээж авч явдсан байна. За тэр нь болохоор хамгийн нэгдүгээр бид нарын энэ махан бие. Тэ махан бие өвдөд ирэхээр нэг зүйлийг чи буруу хийгээд явж гинэ гэдэг тохиог өгч идэг тийм ээ. Хоёрдугаарт нь бидний сэтгэлэн бие. Сэтгэлэн бие дээр болохоор маш олон шархууд явагдаж байгаа. Тэр болгоныг гацааг нэг нэгээрээ арилгаж өөрөөсөө одоо салгаж гэх юм уу тийм хүлээн зөвшөөрч тавьж явуулснараа нөгөө нэг ид шид гэхлээр мэдж байгаа тийм ээ. Ид шидийн суу ухаан гэдэг зүйл бид нарт ирдэм байна. Ирдэг биш угаасаа байгаа. Тэр ид шидийн суу ухаан маань өөрөө сэргэж орж ирд юм байна. 3 дугаарт нь за сэтгэлэн бие угаасаа ойлгомжтой тийм бид нарын сэтгэл хөдлөлтөй холбоотой ямар нэгэн одоо сөрөг зүйлсүүд идэв шүү дээ. Сөрөг уур, уцаар, гомдол, харуусал юу вэ те одоо шунал, атаа, хорсол гэд бүх сэтгэл хөдлөлүүдийг нэрлээд байгаа шүү. Энэ сэтгэлийн шарах гэдэг дээр 3 дугаарт нь болохоор бодлын хүлээс буюу бид нарын итгэл үнэмшлүүд маш олон хатуу баригдсан, тагтарсан үзэл бодол маань бид нарыг хүлд тушаа болоод байна. Сайхан амьдрахад садаа болоод байна. Тэр болгоныг өнөөдрөөс эхлээд хэдүүлээ нэг нэгээрээ энэ тайллыг нь гаргаад явна. Манайхан асуух зүйл байх юм бол комент хэсэгтээ бичээд явж байгаарай за. Тэгээд хамгийн сүүлдээ би тэр болгонд нь хариулаад өгье. За тэгвэл хичээлд оръё тийм ээ. Хамгийн ихний хичээлийг би 16 дахь гений түлхүүрийг сонгосон байгаа. Бүхэл бүтэн 64 гений түлхүүр байгаа. Энийг би энэ номныхоо агуулгын хүрээнд та нартай тайлбарлаж өгнө гэж ботцсон. За энэ болохоор юу ном байгаа? Зузаан ном 900 удастай ч юм уу тийм. Тэгэхээр энэ дотроо хүн болгоны нөгөө гацаанууд яригадаад байгаа байхгүй юу? Гэхдээ энийг анхлаад би уншихдаа өөрөөс ойлгохгүйсэн. Юуг нь ч ойлгохгүйсэн. Тэгэхээр энгийн хүмүүс зүг зүгээр яж байгаа л за энэ номыг уншаад ойлгочих юм болов гэж бодохоор үгүй ойлгодоггүй. Яагаад гэх юм бол энэ ном өөрөө тийм одоо
эд шидийн суу ухааныг өөртөө шингээсэн. Дээр нь үүнийг бичсэн энэ Ричард Рад гэдэг хүн толгооноосоо буюу энэ тархинаас гаргаж бичээгүй дээ. Энэ нь дамжуулалтаар буусан ном байгаа байхгүй юу? Дамжуулалтаар буuna гэдэг маань бид нарын өвөг дээдсээсээ буюу дээдсээсээ буусан. Бид нарын өмнөх тууллуудын туршлага буюу тэр мэрэгэн ухаанаас дамжуулагдаад энэ хүнээр дамжуулагдаад энэ дэлхий дээр байгаа биднэрт хүргэгдсэн байна л гэсэн үг. Нэг талаар тийм хамгийн амархнаар ойлгох юм бол тэгэхээр маш олон онцгой тайлагдана. Хүн болгоны дотор нөгөө нэг алмаз шиг тэр нэг асгарсан хайр илбэг байдал тий энэ эд шид гэдэг зүйл хүн болгонд байгаа. Бодох төдийд л биелэх тэр суу ухаан байж хахад яагаад бид нар гуйлагчин шиг монголчууд амьдраад байгаа юм бэ гэдгийг суурь нь энэ дотроо бичигдсэн байт юм байна. За тэгэхээр сар гарна энэ номыг уншлаа. За тэнчэнээс өөрийнхөө одоогийн түвшинд ойлгосон ойлголтоороо хуваалцсанаа л гэсэн. Тэгэхээр яваан чангарна гихчээр тий жил уншихад юу болох нь нэг үг өгүүлбэр нь хүртэл маш тийм юу гэмээр нэг үгээс хүртэл маш олон ухаарлуудыг авах хэмжээнийх байгаа тийм. За эхлэх үү. Би тэгвэл би өнөөдөр лайв зүүмээр лайв хийх гэсэн чинь зүүн болтгүй. Тэгэхээр нь шууд утсаараа лайв хийгээд компьютерын дээр слайда бэлтцсэн байгаа. Тэгээ харуулчих гэж бодлоо. За тэгэхээр энэ нийтдээ 64 генийн түлхүүр байд юм байна. За тэгэхээр дараагийн генийн түлхүүрүүдийг ярих тусмаа саяны бид нарын нөгөө гацаа гэдэг байгаа тийм учир шалтгаан нь тайлагдаад явах. Учираас хүн болгоны дотор энэ 66 генийн түлхүүр буюу бид нарын ДНК-д шингэсэн програм кодлогдсон байгаа гэсэн үг. Хүн болгонд энэ зан чанар байгаа. Тэгэхээр их бага хэмжээтэйгээс шалтгаалаад хүн болгоныг энэ кодод програм удирдаад яваад байгаа байхгүй юу? Ухамсаргүйгээр саяны 3 төвшөнд тийм ээ бодлын төвшөнд бидний итгэл үнэмшлэр маань дамжуулаад бодлоор маань дамжуулаад бид нарыг хүлээд байгаа. Хоёрдугаарт нь сэтгэл хөдлөлд автуулаад байгаа. Айдасд хүлэгдүүлээд байгаа гэсэн. Хоёрдугаарт нь гуравдугаарт нь тэр багаасаа тийм төрснөөс ахуулаад өнөөдрийг хүртэл бүхий л дадал маань зөв гэдэг дадлуудыг өнөөдрийг хүртэл тийм бид нар эргэн тойрноос сурцсан дадал өнөөдөр чиний хувьд хүлээс байх магадлал өндөр. Тэгэхээр түүнийхээ олж аваад таньж авснараа яах нь нөгөө нэг гацаанаасаа гарна. За тэгвэл өнөөдөр болохоор эд шидийн суу ухаан буюу 16 дахь генийн түлхүүрийн талаар ярина гэсэн. За энэ дотроо юу байдаг вэ гэвэл 3 төвшин гэд би болохоор нэрлэлчээ. Үүнд болохоор бид нарын нөгөө нэг сүүдэр буюу тушаа бол хайхрамжгүй байдал. 16 дахь генийн түлхүүрийн сүүдэр нөрөөс энэ хайхрамжгүй байдал. Хүн болгоны дотор энэ хайхрамжгүй байдал их бага хэмжээгээрээ агуулгадаж байдаг. Үүгээрээ хүлэгдсэн байт юм байна. Саяны сэтгэл бодол махан биеийн түвшинд гэсэн. За энэ сүүдрийн түвшингээс гарсан үедээ бэлэг ирдэг. Бэлэг гэхлээрээ бид нар хүнээс бэлэг авахтаа баярлдаг тийм ээ. Тэр бэлэг нь гэсэн үг. Бэлгийн бэлэг. Энэ нь тал бүрийн авьяаста болно. Тал бүрийн маш олон авьяаста хүмүүс чинь яадаг вүлээ те дуулбал дуулдаг, бүжиглэл бүжиглждэг те сантехникийг хийвэл хийчдэг, ярил ярьчдаг. Тал бүрийн авьяас чиний хувьд, таны хувьд
ямар авьяас байж болох вэ? Бодох төдийд чиний бодол биелэх авьяасууд байж болно. Тэ? За энэ 3 дугаар түвшин нь болохоор одоо дээд түвшин нь буюу бид нарын нөгөө мастер түвшин, CD төлөв буюу мастер түвшнийг автсан байна. Энэ сүүдэр буюу CD түвшин хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаатай. Тэгвэл бид нар энэ 3 түвшингээ давснараа гэгэрнэ л гэсэн үг. Мастер түвшин тэр чигээрээ бид нарын бурхан болох буюу гэгэрлийн түвшин гэж ойлгож болно. Тэгэхээр энэ сүүдэр CD хоёрын хооронд маш олон зам байгаа нь ойлгомжтой болчиход байна, тийм ээ? Гэгэрл буюу энэ одоо сүүдэрийн хооронд гэсэн үг. За тэгвэл энэ хайхрамжгүй байдал танд чамд байна уу? Ямар зүйл дээр хайхрамжгүй ханддаг вэ гэдгээсээ эхэлж байгаа гэсэн үг. Хайхрамжгүй байдал. За энэ ерөнхийдөө бүх генийн түлхүүрүүд дээрээ ийм сүүдэр бэлэг CD гэдэг 3 түвшний талаар яригддаг. Бид нар энэ сүүдэртэй байж сүүдэр гэдэг маань нэг талаар бид нарын суурь, фундамент. Хэрвээ энэ сүүдэр байхгүй бол бид нар энэ гэгэрлийн түвшинд буюу мастер түвшинд хүрэх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ хайхрамжгүй байдлыг ойлгож, ухаарч өөрөө ямар нэгэн жижиг болон том зүйл дээрээ гаргадаг бол түүнийг хүлээн зөвшөөрөөд танина. Эхлээд үүнийг бид нар анзааргаас эхэлдэг. Анзаарнаа л гэсэн үг. Анзаарна. Ямар зүйл дээр би хайхрамжгүй хандаад байна вэ? Тэгвэл энэ нь маш олон зүйл дээр бид нар хайхрамжгүй ханддсан байна. Түүний жишээнүүдийг одоо би тайлбарлан за тэр үедээ маш одоо ойлгомжтой болоод явчих бах. За хослох цагираг гэж байгаа. За энэ нь 9 дахь генийн түлхүүр буюу энэ одоо өнөөдөр 16 дахь генийн түлхүүрээ ярьж байна те. Энэ 9 дахь генийн түлхүүр нь 16 дахь генийн түлхүүртэйгээ хослоод явдаг. Хэрвээ бид нар энэ хайхрамжгүй байдлыг бүрэн давсан тохиолдолд энэ хослох цагиргийн 9 дахь генийн түлхүүрийн сүүдрээ бид нар ялгаа байхгүй давсантайгаа хүлээн зөвшөөрсөнтэйгөө адилхан болно гэсэн үг. 64 генийн түлхүүр хослоод 32 генийн түлхүүр болно. Тэгвэл бид нар 32 одоо сүүдэртэйгээ ажиллах замаар сайхан амьдралыг бүтээх юм байна гэж ойлгож болно. Энэ сайхан амьдрал гэдэг дотроо бүх зүйл багтж байгаа. Таны төсөөлж байгаагаас ч олон зүйлсүүд гэдээ ойлгож болно. Үүнд эрүүл мэнд тэг хамгийн нэгдүгээрт орж ийн те. Хоёрдугаарт нь бид нарын өдрөөс өглөөнөөс орой хүртлээ хамаг яс маха зулгаатлаа явдаг нөгөө мөнгө гэдэг зүйл те. Мөнгө, эд баялаг, элбэг дэлбэг байдал. Гуравдугаарт нь гэр бүл, хайр, халамж, харилцаа гэдэг зүйл маань дээрддэг гэсэн үг. Одоо энэ бэлэг буюу CD түвшинд хүрэхээрээ энэ нь бид нараас одоо бид нарын бодож байгаа одооны түвшингөөс халаад явдаг түвшингүүд байх нэ. Тэгвэл бид нар энэ сүүдэр гэдэг зүйлийг маш сайхан ойлгочих юм бол энэ хослох цагиргууд болох жишээлбэл 16 дахь генийн түлхүүрийнхаа одоо хослох цагираг нь 9 дугаар генийн түлхүүрийн сүүдрээсээ бид нар пок гэл гараа явчих боломжтой байх нэ. За кодон цагираг гэж юм байгаа. Кодон цагираг нь энэ одоо 16 дахь генийн түлхүүрийн бүхэл бүтэн агуулга нь явагдаж байгаа. Элбэг дэлбэгийн цагираг. Элбэг дэлбэг байхыг хүн болгон хүсэж байгаа. Энэ элбэг дэлбэг гэдэг нь маш олон зүйл дээр жишээлбэл хайраараа бид нар элбэг дэлбэг байж болно тийм ээ. Харилцаагаар элбэг дэлбэг байж болно. Бид нар цаг хугацаагаар элбэг дэлбэг байж болно. Бид нар халамжаараа элбэг дэлбэг байж болно. Таны хувьд элбэг дэлбэг болмоор байгаа зүйл юу байна вэ? Тэгвэл энэ гайхамшиггүй байдлыг бүрэн хүлээн зөвшөөрсөн үедээ энэ элбэг дэлбэг байдал гэдэг зүйл маань ирэх нэ. За энэ элбэг дэлбэг байдал дотроо энэ 16 дахь генийн түлхүүр болон 45 дахь генийн түлхүүр энэ 2 генийн түлхүүр байдаг бах нэ. Сайн хэлсэн те энэ номын агуулгаар явж хахад энэ ном тэр чигээрээ бид нарын сүнслэг замыг тэлдэг ном байгаа.
Гэгэрэл гэдэг маань тэр чигээрээ бид нарын сүнслэг зам тийм ээ. За физиолог нөгөө эрүүл мэндтэй холбоотой физиолог нь юу юм бэ гэхлээр пара бамбан болчирхаа. Таргалаад байвал сахартай бол тий зүрх судасны өвчтөй бол илэгний хатууралтай бол нойр булчирхааны үрвсэлтэй бол цусны чулуутай бол юу бэ? Үе мөчний үрвсэлтэй бол бүгд нөгөө гормонтой даавруудтай холбоотой. Тэгвэл дааврыг зохицуулдаг зүйл юу юм бэ? Тэрний нэг нь энэ бамба булчирхаа, тий? Бамба булчирхаа. Одоо бид нар сагаас оруулаад одоо бууз идж байгаа маш олон айлаас тий хоол идж байгаа тэр болгоныг шингээж чадахгүй юу гэдэг маань бид нарын энэ хоол боловсруулах эргэтэн системтэй холбоотой явагддаг тий бидний энэ махан бие хотоод гэдэг эргэтэн маань бүх зүйлийг ботлох бүх зүйлийг шингээх юу ч хамаагүй шингээх чадвартай байхгүй юу? Гэхдээ хэдхэн буузыг тий хэдэн айлаас идсэн хэдэн буузыг шингээж чадахгүй байна гэдэг маань тэр чигээрээ бид нарын нөгөө махан бид үүссэн гацаа байх нэ гэж ойлгож байна. Тэгэхээр энэ бичигдсэн нэг хэдхэн өгүүлбэр байгаадагаас бүхэл бүтэн таны амьдралыг илэрхийлээд байна. Таны амьдрал гэдэг маань та тэр чигээрээ нэг ертөнцийн энэ дэлхийн ертөнцийн амьдралыг илэрхийлдэг үгнүүд энэ бичигдсэн байх нэ. За тэгвэл энэ пара бамбан булчирхаатай холбоотой зүйлсүүдийг ярих юм бол маш их байгаа тийм ээ. За үүнийг зохицуулдаг амин хүчил нь цистеин. За цистеин гэдэг. За тэгвэл цистеин гэдэг нөгөө уурэг болохоор бид нар хэдвэр курстай үзчихлээ да. Одоо бид нарын махан биеийг бүрэлдүүлж байгаа, булчингуудыг цогцлоож байгаа уурэг гэдэг маань тэр чигээрээ энэ амин хүчлээс бүрдэж идэг. За амин хүчлүүд гэдэг маань бидний одоо байшингаар зүйрлэх юм бол байшингийн фундамент, шавар, одоо хан юу вэ те? Байшин босгоход хэрэгтэй юу байдیں۔ Тэр болгоно нь энэ амин хүчлүүд. Хүний бид, таны бид тэр чигээрээ 20-21 амин хүчил байдаг. За цистеин болохоор хоёр зан нөгөө нэг хүний бие өөрөө хэвийн үедээ нөгөө нийлэгжүүлдэг энэ амин хүчлийг. Гэхдээ зарим нэг тохиолдлуудад жишээлбэл хүнд өвчтөй жирэмслэлтийн үед, сахартай үед, хэд тарган үед, стресстэй үед бидний бие энэ цистеин гэдэг амин хүчлийг нийлэгжүүлж чадхад одоо садаа үүсдэг гэх юм уу? Хүндрэлтэй болдог гэсэн үг. За тэгвэл энэ амин хүчил гэдэг маань тэр чигээрээ бид нарын махан биеийг бүрдүүлэгч цемент фундамент нь ахны. Тэгэхээр энэ физиолог буюу бамбан одоо булчирхаан үйл ажиллагаатай холбоотой уургийн задрал гэдэг зүйлсүүд хүртэл явагдчихийдэг тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг одоо хүн болго мэдж байгаа штэ. Сэтгэл зүйтэй холбоотой бидний эрүүл байх нь тэр чигээрээ сэтгэл зүйтэй холбоотой гэдгийг. Одоо сараа эмч бит хоёр нь ингэж ярьдээ. Цусны чулуу үүсэт байгаа шалтгаан нь бид нарын сэтгэл зүйгээс 80% нь хамаард юм аа. Гэт 80% нь хамаардаг. Цусны чулуу одоо сэтгэл зүй дотроо одоо сэтгэлийн шарах гэд сэтгэлдээ буглаад одоо хүн дээр хүлээж авсан дотроо хадгалсан буул чулуу шиг зүрх сэтгэлдээ тээсэн тэр гомдол болгон маань чулуу үүсэх үндэс суурай аль хэдэн жилийн өмнөөс 50-аад өгсөн байгаа байхгүй юу. За энэ дээр болохоор энэ үгийг болохоор би юунаас авсан? Сэтгэл зүй бол биохимиэр суурилдаг. Биохимийн том бас нэг ном байгаа. 100 жилийн турш 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 100
Тэн дээрээ яг энийг бичсэн байгаа байхгүй юу? Биохимийн хичээл дээрээ уг нь бид нарын амин хүчлүүдийн талаар үздэг байсан. Тэгэхээр энэ сэтгэл зүй гэдэг зүйл тэр чигээрээ биохимийн одоо ургуулууд хүний бие дотор явагдаад байгаа байхгүй юу? Хэдүүлээ дараагийн түвшний одоо ойлголтуудыг аваад байгаа өнөөдрийн хичээлээс. Хуучин нь болохоор юу гэдгийг те онол ярддаг. Аль эсвэл хүмүүсийн мэддэг өлөг болсон зүйлсүүдийг ярьдаг байсан бол өнөөдөр болохоор дотгошоогоо илүү гүн, илүү нарийн одоо бид нарын одоо юу гэмээр юм бэ те? Дотгошоогоо илүү нарийн гүн шумбах тэр суурийг нь олох гээд байгаа маа. За саяны амин хүчил нь те цистин гэдэг амин хүчил нь энэ V6 болон V12 фолат гэдэг витаминуудын амин дэмүүдийн кофактор нь болдог. За кофактор гэдэг маань энэ амин витаминуудыг зөөвөрлөдөг гол элемент нь гэж ойлгож байна. Цус багталттай тий. Цус багталттай бол нэг бол гараа шалбалчлаа. Цус тогтохгүй. Нэг бол арсан дээр ямар нэгэн тууралт экзем юу вэ те? Цустай холбоотой ямар нэгэн өөрчлөл байгаад байгаа бол энэ цистин гэдэг амин хүчлийн нийлэгжил буурсан холбоотой байдаг. Тэгвэл энэ цистин гэдэг амин хүчил яагаад буурд юм бэ? Ямар шалтгаанаар буурд юм бэ? Гэвэл нөгөө нэг бид нарын энэ сэтгэл зүй гэдэг тэ шууд холбоотой. Учир нь биохим нь явагдахгүй байгаа даахгүй юу? Химийн ургал нь явагдахгүй байгаа юм гэсэн үг. Химийн ургал явагдахгүй болоод ирэхээр энэ витаминуудыг шингээж авч чадахгүй, боловсруулж чадахгүй, нийлэгжүүлж чаддаггүй гэсэн үг. Хоол хүнснээс энэ витаминуудыг одоо өндөгнөөс, махнаас юу вэ те? Хоол хүнснээс авдаг бол түүнийг гидсэндээ шингээж авч чадахгүй. Шингээж авах юм бол түүнийг хэрэгтэй газарт нь зөөвөрлөж чадахгүй бахны. Энийхээ гол зангилаа нь өрөөсөө л сэтгэл зүй байдаг. Сэтгэл зүй. За тэгвэл сэтгэл зүйгээ хэрхэн те зөв галбаралд оруулах юм бэ гэд та хэдийн маань дотор тийм бодол явагдаж байгаа. Гаднаа хэлэхгүй ч гэсэн хүн болгоны дотор өөрийн одоо давах хэмжээний бэрхшээл bijдэг. Бэрхшээл. Гэхдээ түүнийг хэр илэрхийлж байна вэ гэдгээс шалтгаалаад өөрийгөө эрүүл байлгах уу, өвчтөй байлгах уу гэдэг сонголтуудыг бид нар хийж идэг. Ихэнх хүмүүс маш нуугдмал. Нуугдмал гэдэг маань олонний өмнө гарч чадахгүй, тэ? Санаа бодлоо хэлж чадахгүй. Ичим хий, дууга, дуугүй одоо бүрэг юу гэмээрээ. Маш олон зүйлсүүд нь шүү дээ. Тухайн хүнийг хязгаарлаад байгаа шүдэр тушаанууд байна л гэж ойлгож байна. За саяны амин хүчил болохоор нөгөө нөхцөлд системийн нөхцөлд 3 дугаар төвшингийн нөгөө төвшин биш амин хүчлүүдийг ингэж 3 хуваагаад байгаа. Тэгэхээр энэ систем нөхцөлд орлуулшгүй буюу хүний бие өөрөө нийлэгжүүлдэг. Гэхдээ одоо энэ чи бичсэн тийм стресс, өвчин, жирэмслэлт, өсөлтийн үед өсөлт гэдэг маань өсвөр наснд хүүхдүүдэд нэмэлтээр шаардлагатай байдаг. Гаднаасаа авах шаардлага хэрэгтэй, шаардлагатай. За үүнд аргинин, цистеин, глутамин, тирозин за бусад амин хүчлүүдийг дараагийн одоо генийн түлхүүрүүдийг ярих явцдаа яригдаад явна. Өнөөдөр болохоор энэ цистеин болохоор нөхцөлд орлуулшгүй амин хүчил дотор ордын байна. Хэрвээ танаа гэрттэй өсвөр насны хүүхэдтэй байх юм бол энэ цистеин гэдэг амин хүчил дутагдaltaй байх магадлал маш өндөрөө гэсэн үг. Өндөр биш угаасаа дутагдaltaй. Тэгвэл яах нь вэ? Энэ зүйлсүүд дээрээ анхаарах нэ.
За тэгвэл саяны биохимийн ургалыг бидээрээ хэвийн явуулахын тулд сүүдрээсээ гарна. Сүүдэр гэдэг маань саяны сэтгэл хөдлөлийн энэ хайхрамжгүй байдал гэдэгтэй холбоотой. За та хэд маань өөрснөө бичээд байгаараа. Таны хувьд ямар зүйлээр хайхрамжгүй ханддаг вэ гэдгийг. Маш далдын далд нуусан хайхрамжгүй байдлууд маш их байд юм байна. За энэ хайхрамжгүй байдал гэдэг бол өрөөсөө л хариуцлагаас зайлсхийх шинж чанарыг ярьдаг. Ямар нэгэн зүйлээс та хариуцлага алдсан бол, хариуцлахгүй хандсан бол түүний арталт нуугдсан хувалц шиг энэ хайхрамжгүй байдал гэдэг зүйл явагдаж идэм байна. Тэгэхээр энэ нь одоо зоосны хоёр тал байгаа байхгүй юу? Тийм бааз. Өг дээдсүүд маань үүнийг бид нарт ингээ хэлсэн байна. За тэгвэл хайхрамжгүй байвал хизээч бусдаас бид нар ялгархгүй, нөгөө нэг илбэг дэлбэг байдалд хүрэхгүй байх нэ. Бусдаас ялгарч ээж нөгөө нэг эд шидийн суу ухаанд нь хитгэн штэ тий. Тэгвэл хүн болгоны дотор энэ эд шидийн суу ухаан байгаа гэдэг. Таны дотор байгаа. Та түнд итгэхгүй байгаад нь учир байгаа байхгүй. Итгэхгүй байгаа тийм. За тэгвэл энэ хайхрамжгүй байдал нь таныг үн цэнтэй цаг хугацаа амьдралынхаа эрч хүчийг чухал биш зүйлд зарцуулахад хүргэдэг. Өглөөнөөс орой хүртэл та 24 цагийнхаа хэдийг чухал биш зүйлд зарцуулаад байна вэ? Чухал биш зүйлд. Таны хувьд чухал биш зүйл юуг чухал биш гэж хардیں۔ Таны хувьд юуг чухал гэж хардیں۔ Чухал биш зүйлдээ та өөрийнхөө цаг хугацааг зориулаад байгаа бол та хайхрамжгүй байна л гэж үзэж болно. Тэгвэл та сүүдэр дотроо гаццсан байна. Сүүдэр гэдэг маань шалбаг, сорио, гацалт, түгжээ. Бид нарыг илбэг дэлбэг хангалан амьдруулж чадахгүй байгаа шалтгаан нь яагаад бусад хүмүүс илбэг дэлбэг байгаад юм? Би яагаад тэгж чадахгүй байна гэд хэдэн мянган удаа бодож л байгаа. Боддог, тийм ээ. Нэг үйл куртк авчих юм бол гутландаа хүрэхгүй, мөнгө нь хүрэхгүй. Машины засвар хийчих юм бол өөр юунд ач хүрдэхгүй юм тий. Зээлээ хийж чадахгүй. Маш олон ийм зүйлсүүд амьдрал дээр тохиолдож байгаа. Тэгвэл энэ нь бид нар өөрсдийнхөө эрч хүчийг танаас гарч байгаа энергийг чухал биш зүйлдээ зарцуулж байгаа маань энэ хайхрамжгүй байдал юм байна. Тэгвэл чухал биш зүйл гэдэг нь таны анхаарлыг одоо цаг дээр төвлөрүүлэхгүй байгаа. Таны хязгаарлаад байгаа. Таны потенциалаас, чадвараас чинь холдуулж байгаа бүхнийг хэлээд байна. Ийм зүйл танд байна уу? Хуучин бид нар зурагт үзлээл, зурагтаа баг үз, номоо унш гэл ээж аав нар загнадаг байсан бол одоо утас ухдаг болсон тий. Утаснаас салхаа болцсон. Хин юу хийж байгаа бол хин нь ямар дээл өмссөн юм бол хаан зугаалаад хаагур яваад аль хөдөөгөр явж байгаа юм бол гэдэг гадагшаага төвлөрсөн бид нарын эрч хүч одоо гадагшаага зориулагдах тусмаа өөрийнхөө эд шидийн суу ухааныг бүтээхэд хайхрамжгүй хандаад байна гэдгээ шууд хэлчих болно. Энэ нь хатуу бөгөөд үнэн зүйл байгаад байна. Хэрвээ таны хувьд тийм зүйл байгаа бол одоо өөртөөгөө нүүр тулах цаг нь ирсэн байна. Тавьж явуулъя. Би яг ийм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс анзаарахаас эхлээд байна. За энэ еврейчүүдийн зөөр үгнээсээ
Эли Бүзел гэдэг хүн бичсэн байна. Зүрэг. Энэ хайрын эсрэг үзэн ядалт биш, харин хайхрамжгүй байдал гэсэн байна. Бид нар одоо эрэгтэй эмэгтэй үр хүүхэд одоо хин бэ те? Надад хайргүй байна. Намайг хайрлахгүй байна. Надад хангалттай цаг хугацаа зориулахгүй байна гэж ярьдаг. Тэгвэл энэ нь нөгөө талдаа өөр бусад шалтгаан өрдөөсөө биш юм байна. Хайрын эсрэг нь өрөөсөө хайхрамжгүй байдал гэдэг юм байна. Хэрвээ хин нэгэнд гомдлоод байгаа бол надад анхаарал халамж өгөхгүй байна, намайг хайрлахгүй байна, хинч намайг хайрладаггүй, намайг ойлгодоггүй гэд гонгондог дуу хоолой байгаад байгаа бол та өөртөө хайхрамжгүй байна гэдгийг л хэлээд байна. За урлагийн эсрэг муухай төрөх биш ээ. Харин хайхрамжгүй байдал юм аа гэд хэлсэн байна. За итгэлийн эсрэг нь бурхангүй үзэл биш. Харин хайхрамжгүй байдал. Итгэлгүйгээсээ болж бид нар өнөөдөр аливаа нэгэн зүйлийг хийж чаддаггүй. Өөрийнхөө хүссэн, мөрөөдлийг биелүүлж чаддаггүй. Тэгвэл энэ итгэл гэдэг зүйлийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал хэрэгтэй зүйл маань хайхрамжгүй. Одоо итгэлийг маань хомслоод байгаа зүйл маань өрөөсөө л хайхрамжгүй байдал юм байна гэд ойлгож болно. Уг нь за эрүүл мэнд дээр би тайлбарлаад явчих. Бид нарын угаасаа хилдэг, ярьдаг сэдв тийм ээ. Тэгэхээр цөсөндөө чулуутай болсон, цөсөндөө ургацагтай болсон, хэдэн жил цөсөн нугларсан хүн байлаа гэж бодъё. Жишээ, тийм ээ. Тэгвэл тэр цөсөндөө чулууг, цөсний хүүд идэх чулууг миссаслахгүйгээр гаргаж болно гэдэг итгэлийг хүн өөртөө тээх юм бол түүнийг заавал миссаслаар авахулах шаардлага байхгүй. Учир нь тэр чулууг үүсгэсэн хүн нь бид өөрснөө буюу өөрсдийнхөө саяны 3 төвшөнд тийм ээ сэтгэл бодол махан биеийн төвшөнд тэр чулууг үүсгэсэн байхгүй юу. Гэхдээ түүнийг харилцдаг хүн нь ялгаа байхгүй бид өөрснөө байгаа байхгүй юу. Миссасал биш. Тэр итгэлийг нэмэгдүүлэх хүч нь энэ хайхрамжгүй байдал байна. За амийн эсрэг үхэл биш юм аа. Харин хайхрамжгүй байдал гэж хэлсэн байна. Бид нар үхэл гэдэг зүйлээс маш их айдаг. Айдаг учраас энэ амьдрал дээр тэр чигээрээ айцтай амьдрд юм байна. Тэр чигээр айцтай. Тэгвэл энэ үхлийн талаарх энэ айдснаасаа салсан цагт бид нар амийг эргүүлж авна. Ам гэдэг маань саяны бид нарын ид шидийн одоо бурхандлаг төлөв мөн чанар байгаад байгаа хгүй. Тэгвэл энэ зүйлийг хүрхийг хүсвэл энэ хайхрамжгүй байдал гэдэг зан ааш авир гэх юм уу тийм хандлагыг заснараа ид шидийн суу ухаанд бид нар хүрэх боломжтой гэдгийг хэлсэн байна. Нөгөө талаар бид нар хайхрамжгүй байдлыг те за би өөртөө анхаарах гэсэн чинь надад цаг хугацаа байхгүй. Одоо миний цаг биш. Би арай бэлэн биш байна гэж ярьдаг тий. Хизээ бэлэн болохыг хүн мэдэхгүй, өөрөө мэдэхгүй. Хизээ бэлэн болохыг. Бэлэн болно гэдэг маань яг одоо байгаа даахгүй. Тэрийг ухамсарлсан үедээ сая нэг бид нар энэ хайхрамжгүй байдлаасаа нэг шат урагшлна. Яг одоо юм биш тий. Би заавал яагаад бэлдэх ёстой юм?
Яагаад надад цаг хугацаа байхгүй? Цаг зав байхгүй гэдэг байгаа. Тэр нь хийхдээ хөө эрүүл мэнд дээр анхаараач. Хөө 15 минут дасгал хөдөлгөөн хийгээч чи. Хөө нүгэд буцалсан усаа уусан уу гэхэд надад цаг зав байхгүй. Ус уухад хүртэл цаг зав байхгүй байх гэдэг маань энэ тэр чигээрээ хайхарамжгүй байдал байгаа даахгүй юу? Энэ эрүүл байх цаг хугацаанаас маань эрүүл байх боломжоос маань хумслаад байгаа зүйл юу ах нь? Энэ хайхарамжгүй байдал байгаа тийм. Мөн үү? Тэгвэл энэ хайхарамжгүй байдал маань тэр чигээрээ жижиг өрөсвөл зүйлсүүдээс хариуцлагаас зогтож байгаа хэлбэр. За энэ нийгмийн сэтгэл судлалд хэн нэгэн зовлонд орсон хүнийг нэгэн зэрэг олон хүн харж байгаа мөртлөө ямар ч үйлдэл хийхгүй харж зогсдог. Энэхүү үзэгдлийг үүрэг хариуцлагын сарнил гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр үүрэг хариуцлагын сарнил хүн болгонд байгаад байна. Хүн болгонд байгаад байна. Яагаад гэвэл хэн нэг нь унтсан байхад очиод тэврээд авах, босгох нь гэдэг маань өөрөөсөө бид нарын хариуцлага. Түүний ард нөгөөний хайхарамжтай байдал маань явагдаад байгаа байхгүй юу? Жишээлбэл зурагт үзчихлээ гэж бодъё. Тэгэхэд сая би өчигдөр чиглэлний Facebook хальт ингээл харсан чинь хідэн гिचвэ тоогийн тогтоосонгүй Монголд хэд гिचвэ нэг эмэгтэй цаашаа хараад уйлаад нэг эмэгтэй наашаага хараад юу хийжсэн сурвалжлага өгжсэн тэдэн хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Мэдэгдсэн нь энэ мэдэгдээгүй нь маш олон байгаа гэдгийг яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүчирхийлэлд хүмүүс автаад байна гэдэг маань хэний хэлээд байна вэ? Бидний хэлээд байгаа байхгүй юу? Бид хүчирхийлэлд автсан байна. Бид гэж хэний хэлээд байна вэ? Монголчуудыг тэр чигээрээ хэлээд байна. Монголчууд гэдэг маань өөрөөсөө бид байхгүй юу? Би байхгүй юу? Тэ чи бол би бол чи. Хин нэгэн гэдэг хүн байхгүй байгаа даахгүй юу? Хин нэг нь хүчирхийлэлд өртсөн бол би өртсөндөө ялгаа байхгүй зүйл. Саана нь энергийн түвшинд явагдаад байна. Энийг л үүрэг хариуцлагын сарнил гэж нэрлэдэг байна. Хин нэг нь хүчирхийлэлд автсан бол бид нар түүнд тусламж, дэмжлэг үзүүлэх нь хариуцлагатай байдал, хайхарамжтай байдал байх нь штэ. Бид нар хэн нэгнийг өөрөөсөө хол гэж харсан үедээ бид өөрөөсөө холдож идэг. Чи өөрөөсөө холдож байна л гэж ойлгож болно. Яагаад би энэ хичээлийг ингэ заагаад байгаа юм бэ? Энэ сааталт нь ямар энерги урсаад байгаа юм бэ? Би сайхан амьдралаа гэд яах нь вэ? Би сайхан амьдрч болно шүү дээ. Би сайхан амьдрч байвал бусд нь яах вэ? Гэх юм бол энэ байж болохгүй зүйл гэсэн үг. Энийг л үүрэг хариуцлагын сарнил гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр хүн болгоно энэ дэлхий дээр хүн болгоно нэг юм аа гэдгийг үүгээр тайлбарлаад байгаа байхгүй юу? Энэ ганцхан үүрэг хариуцлагын сарнил гэдэг үгээрээ бүх дэлхийн нэг гэдгийг тайлбарлаад байна. Дэлхий дээр байгаа 8 тэрбум хүн нэг гэдгийг тайлбарлаад байна. Одоо энэ ч тэгээ лайв үзэж байгаа одоо хүмүүс маань бүгд нэг. Бид нар нэг одоо дэлхий тэр чигээрээ нэг бие гэж авч үзэх юм бол хүн болгоно тэр биеийнхаа нэг эд эсүүд нь байгаа байхгүй юу? Тэ жишээлбэл энэ чи улака илэгний нэг эс байхад тэ ариун талд орж маань тархины нэг эс тэ инхээ галсан бол гарны нэг эс тэ
Үлзий дотхон маань уушигны нэг эс гэдэг шиг бид нар нэг биеийг бүрдүүлж байгаа нэгжүүд байгаа тийм гэдгийг үүгээр тайлбарлаж байна. Тэгэхээр маш гүн ойлголтыг, ухамсарыг, ухаарлуудыг үүнээс хүн болгон аваасаа л гэдэг миний чин хүсэл арт нь явагдаад байна. За хайхрамжгүй байдал бол энэ дэлхий дээр газ дуртай зүйлийг хийхгүй байгаа хүмүүсийн бүтээдэг энергийн талбар юм аа. Энэ үгийг зүгээр бодоод үзтээ. Чи өөрийнхөө дуртай зүйлийг энэ амьдрал дээр хийж бүтээгээд явж гин үү? Аль эсвэл дургүй ажиллаа хийсээр хэдэн 10 жил мөнгөний төлөө энерги, нөгөө ам энерги дуустлаа явж гин үү? Гэдгийг нэг бодолцоороо гэсэн үг. Энэ төлөвийн цорын ганц далд шалтгаан нь өөрөөсөө айдас байдаг. Саяны те дургүй ажиллаа хэдэн 10 жил хийж байгаагийн саадлын шалтгаан нь чиний дотор айдас байна гэдгийг ганцхан үгээр тайлбарлагдсан байна. Мөн үү? Санал нэг байна уу? Манайхаа үзэж байгаа хүмүүс маань санал нэг байвал хэлээрээ. Санал нэг байна уу? За тэгээд энэ номон дээр бичигдсэн 64 генийн түлхүүр нь хятадын одоо ичингийн 16 дахь одоо бас ялгаа байхгүй 64 гексаграмм гэж байдаг. Тэрний одоо 16 дахь гексаграммын эртний хятадын одоо нэр нь хүсэл эрмэлзлэл гэдэг нэртэй байсан байна. Одоо нэртэй. За тэгвэл энэ эд шидийн суу ухааныг өөрийн дотроос сэрэж гэх юм уу, өөрийн дотроос ингэж буй болгож одоо байгаа зүйл байгаа даахгүй юу гэж хэлмээр юм бэ? Өөрийн дотроос одоо унтж байгаа эд шидийн суу ухаан чиний дотор байгааг хэлсэн те. Бид түүнийг энэ 3D амьдрал дээр дэлхийн ертөнцийн төрөөд ирсэн цагаасаа ингээд унтуулчихсан. Буюу нойрны эм өгцөн одоо тэр нойрны эмийг өгөхгүйгээр энэ эд шидийн суу ухааныг өөрийнхөө дотроос сэрээхийн тулд энэ хүсэл эрмэлзлэл гэдэг зүйл маш чухал хэрэгтэй байна гэдгийг илэрхийлсэн байна. За тэгвэл энэ хүсэл эрмэлзэл нь таныг үлбэгэр байдлаас татан гаргаж хайхрамжгүй байдлын хүлдүү дадлаас чинь чөлөөлөх түлхүүр билээ. Ямар нэгэн зүйлийг хийх хүсэл эрмэлзэл байхгүй бол нөгөө нэг үлбэгэр байдал. Хэн нэг нь намайг юу гэж бодох бол ичмээр юм. Аль эсвэл би юу гэж хэлэх юм? Надад хэлэх үг олдохгүй шүү дээ. Нэг бол одоо ямар гацаа байна. Би хайгаад байна. Аль эсвэл би хинт юугаа заах юм бэ? Хинт юугаараа би туслах юм бэ? Би мэдэхгүй юм шүү дээ. Гэдэг зүйл маань энэ үлбэгэр байдлыг тэгж тодорхойлоод байна. Тэгвэл энэ хүсэл эрмэлзэл байсан цагт үлбэгэр байдлаас бид нар өөрсдийгөө татан гаргаж чаднаа. Тэгснээрээ нөгөө нэг далдын далд нуучсан хайхрамжгүй байдлын хүлдүү дадлаас чөлөөлөгдөх нэ. Тэгэхээр энэ хайхрамжгүй байдал гэдэг бол бид нарыг тэр чигт нь хүлдүү байдалд, хүлдүү түнш шиг болгоцсон байна. Зүрх сэтгэл маань нээлттэй биш. Байнга л ямар нэгэн зүйлийг те ашиг хонжоо харддаг ч юм уу. Аль эсвэл одоо өвөө авааг тэнцүүлэх гэж зүтгэдэг ч юм уу. Аль эсвэл одоо хариу нэгдэг, хайраар ханддаг ч юм уу. Аль эсвэл ямар нэгэн далд тэ өөрийгөө хамгаалсан, аль эсвэл айсан, хэн нэгэнд эргэлдсэн, итгэлгүй байдал гэдэг ч юм уу. Тийм зүйлэндээ бид нар
автсантай холбоотой ямар ч хүсэл эрмэлзэлгүй болцсон байна. Тэгвэл бид нар энэ айдсаасаа гарах зам маань хүсэл эрмэлзлийг зүрх сэтгэлдээ оюун бодолтой, ухамсартай тээснээрээ бид нар энэ хариуцлахгүй байдлаасаа гарна. За сайн байна. Хүсэл эрмэлзлээ яаж нээдэг вэ гэж байна. Яг зөв. Тэгэхээр хүсэл эрмэлзлээ нуучсан дадал байгаа тийм. Хүн болгоно, хүүхэд болгоно багаасаа төрөхдөө маш ихээр оволдсон хүсэл эрмэлзэлтэй төрдөг гэдгийг хүн болгоо мэдж байгаа. Үүнийг жишээлбэл төрөөд эхийнхээ мөөмийг амлуулдаг те. Тэр үедээ хүүхэд дөнгөж төрөөд яаж мөөмөө хөхт юм бэ? Тэр хүсэл эрмэлзэл бид нартаа цог төрсөн бидэг. Тэ? Хамгийн ихний жишээ. Хоёрдугаарт нь хүүхэд хөлд ортог те. Өвдөглөөд явдаг, хөлд ортог. Тэгэхэд би явж чадахгүй. Би өөрөөсөө өвдөглөөл яв. Ял эсвэл би өөрөөсөө хэвтээгээрээ байя. Энэ дэлхийн ертөнцийн дээр ирсэн хэдэн 100 нас гэдэг ярьчих. 100 насыг би өөрөөсөө хэвтээгээрээ өнгөрөе гэж хүүхэд хэлдэхгүй тийм ээ. Хүсэл эрмэлзлийг бид нар дотроо тэгээд мүлхий, алхахыг, гүйе гэдэг хүсэл эрмэлзлийнхээ ачаар бид нар явж, гүйж, босч сурдаг. Харин энэ хүсэл эрмэлзлээ хаанаас ямар зүйл дээр алдсан юм бэ гэдэг гол суурийг нь олох нь чухал байдаг гэсэн үг. Тэрнээс биш хүсэл эрмэлзэл хүн болгонд байгаа. Багаас мань дөнгөж төрсөн хүүхдэд хүртэл энэ хүсэл эрмэлзэлтэй төрөөд ирсэн байхад яагаад өнөөдөр 40, 50, 60 хүрэхэд хүсэл эрмэлзэл маань унтсан байхгүй. Нүдний гал маань унтарсан. Хин нэгний төлөө сайн сайхан зүйлийг хийх гэхлээрээ болохгүй байгаад байгаа юм бэ гэдэг шалтгаан нь нөгөө нэг сэтгэл бодол дадал дээрээ маш олон гацааг үүсгэсэнтэй холбоотой хүсэл эрмэлзэлгүй болсон. Хүсэл эрмэлзэлгүй байна гэдэг маань зүрхээ хаацсан гэсэн үг. Энэ зүрхээ хаасан байдал маань хин нэгнийг хайрлахын талаар яриаггүй байна. Чи өөрийгөө хайрлаж чадж гин үү? Чи өөртөө хайртай юу? Хайртай байхын тулд чи юу хийсэн бэ? Гэдэг талаар л яригдчихэж байгаа зүйл хүсэл эрмэлзэл гэдэг зүйл. Чи өөрийгөө хайрлах ганц зүйл хийсэн бол түүнээс хайрыг талархлыг, таашаалыг, сэтгэл хангалуун байдлыг хүртсэн бол энэ хүсэл эрмэлзэл чиний дотор байна. Асахад бэлэн байна гэдгийг илэрхийлээд байна. Цагаан сар болохоос өмнө бид нар бүгдээр юу яасан штэ тий? Өөрсдийнхөө сая шинийн 2-ны саранда хүслүүдээ хэлсэн тий? Хэлсэн үү? Хэлсэн. За хэлээгүй хүн байж болно. Аль эсвэл юу гэдэг юм те засал номоо хийлгээгүй байж болно. Энэ засал ном гэдэг маань тэр чигээрээ бид нарын энэ хүсэл эрмэлзлийг бадраах, өдөөх, асаах, дүрлзүүлэх зүйл байгаа байхгүй юу? Энэ 2026 он тэр чигээрээ гал эрчимтэй, гал морин жил байгаад байгаа тест. Тэгвэл энэ жил чи өөрийнхөө хүсэл эрмэлзлээ бадраахгүй бол хизээ бадраах юм бэ? Би өөрийн хүсэл эрмэлзлээ асаая, бадрай гэдэг бодол байхад хангалттай. Зөвхөн бодол. Бид нар ямар нэгэн зүйлийг хийхийн тулд жишээлбэл одоо энэ слайдыг бэлдээд өнөөдрийн энэ лайвыг хийхэд надад энэ хүсэл эрмэлзэл байсан гэсэн үг. Тэгвэл энэ хүсэл эрмэлзэл хаанаас гарсан бэ гэвэл миний бодлоос гарсан. Би бодлыг тийм зүйлийг өөрийнхөө уншсан номыг бусдаа ингэж
хүргээд өгчил тоо. Нэг ч хүн үүнээс ухаарлыг авдаг бол миний хийсэн өнөөдрийн те хичээл маань үр дүнгүй өгсөний шинж. Тэгвэл энэ би бодлыг эхлээд тээсэн байх нь байна. Бодол гэдэг маань тэр чигээрээ миний хүсэл эрмэлзэл. Бодол. Юу ч бодохгүй байгаа бол бид нар яах нь вэ? Ямар ч хүсэл эрмэлзэлгүй байна гэж ойлгож болно. Ямар нэгэн бодол орж ирэх юм бол тэр бодол одоо зүрхнээс чинь, сүнснээс чинь хилж байгаа бодол байж болно. Аль эсвэл одоо айдас суурьтай бодлонууд угаасаа чамайг хойш нь татдаг. Сүдэр болдог. Тэг хаахрамжгүй байдлыг чамд авчирч наадаг зүйл. Хэрвээ хин нэгний төлөө бүр одоо хин нэгний төлөө биш юма гэхэд чи өөрийнхөө төлөө өнөөдөр 15 минут эрчимтэй тий дасгал хий гэдэг бодол орж ирээд түүнийг хийсэн бол чиний хүсэл эрмэлзэл бадарсан байгаагийн шинж. Ийм амархан буюу ийм энгийн зүйл. Тэгэхээр ид шидийн суу ухааныг олж авахын тулд ийм энгийн зүйлийг хийхээсээ эхэлдэг бахнэ. Амархан байгааз манайхан тэгэхээр ийм амархан зүйлийг бид нар яг нөгөө зүрх сэтгэлээ нээгээд ухамсарлаж ойлгож чадаагүйгээс хайхрамжгүй ханддаг бахна. Насан туршдаа хайхрамжгүй хандсаар байгаад өөхөх өдрийг хүлээх ёстой юм уу хайшин тий. Одоо болиё л та хэдүүлээ сэрээ л та босё л та ядахтаа өөрийнхөө төлөө алхам хий л та гэдэг нэг одоо тийм нэг оч гэрэл асах хэрэгтэй байгаад байна. За. Та авьяас чадвараа хэдий ч нэ манайха асуулт байвал бичээд байгаарай. Та авьяас чадвараа саяны хүсэл эрмэлзэл гэдэг дээр хариулт авсан байх гэж бодож байна. Мөн үү? За. Та авьяас чадвараа хэдий ч нэ тэлнэ нийтийг хамарсан ухамсарын талбар төдий ч нэ тэлж хоёр талаасаа уулзна гэсэн байна. Энэ бас энэ номноос авсан үгнүүд яг гол үгнүүдээ одоо надад энэ чухал юм биш те. Энийг л тайлбарлаад ойлгуулчих гэсэн одоо өгүүлбэрүүдээ авсан байгаа. Тэрнээс биш энэ бүхэл бүтэн номыг оруулах боломжгүй тийм ээ. Энэ 16 дахь генийн түлхүүрийн мэрэгэн ухааныг мастер төвшөндөө буюу гэгэрлийн төвшөндөө хүрэхэд юу чухал юм бэ гэдгийг одоо юу гэдэг юм те жишээнүүдийг авсан байх нэ. За тэгвэл энэ тал бүрийн авьяас гэдэг маань бид нар одоо юу гэдэг вэ? Уулыг нурааж усыг ирчлүүлдэг. Тэ бодох төдийд бодол маань биелж идэг. Нэг бол хүсэх төдийд хүсэл маань амилдаг тэр чадварыг хилээд байгаа. Тал бүрийн авьяас чадвар гэдэг маань. Тэгэхээр энэ сүүдэр болон бэлэг энэ хоёр төвшний хооронд маш олон зам байгаа. Энэ нь яг одоо цагаас яг энэ мөчөөс та өөрийгөө анзаарахаас эхэлж байгаа. Би ямар зүйл дээр хайхрамжгүй буюу хариуцлагаас зүгтаагаад байна вэ? Би ямар зүйл дээр цаг заваа өрн таран хийж чухал биш зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээд байна вэ? Гэдгээс эхэлж байгаа. Би өрөөсөл хамаг цагаа эндээ зориулаад байгаа юм биш тий. Үр хөвгттэйгээ харилцах, ярилцах, хайраа өгөх, хуваалцах зүйл дээрээ биш. Хин нэг нь юу өмссөн бол, юу ярьсан бол гэдэг дээрээ анхаарлаа төвлөрүүлж байгаа бол энэ нь хайхрамжгүй байдал тий. За эхлээд та зоригтойгоор үүрээ орхисны дараа таныг дэмжих, чиглүүлэх, таны алсын харааг бодит болгох хүмүүстэй учрна. Саяны нөгөө
Юу ч биелүүлж болно гэсэн тийм. Аз гэдэг зүйл хүн болгонд байдаг. Хүн болгон азтай. Ёндоотой. Гэхдээ тэр аз нь ямар үедээ ирдэм бэ гэвэл яг энийг ухаарсан үеэс эхэлнэ. Ойлгосон, ухамсарлсан үедээ энэ ирдэм байлээ. Үрээ орхисныхоо дараа гэдэг маань энэ сүүдрээ орхисныхоо дараа гэсэн үг. Зоригтой алхам хийгээд би өөрчлөгдөх цаг нь болцсон байна. Одоо хангалттай. Энэ шавар шалбаагнаас би гарыг хэдий болтол өрөндөө баригдаж өтөндөө идэгдээд байж ах ёстой юм бэ гэдэг тэр нэг бодол ч юм уу зүрх сэтгэлийн тийм нэг дуудлага орж ирсэн сагийг үрээ орхих гэж яриад байгаа. Тэр үедээ л биднийг урагшлуулах, замыг маань засч өгөх хэн нэг нь хурц ирдэг бахны. Таарлддаг. Энд дээр бид нар мэдэн штэ. Одоо шавь нь бэлэн болсон байхад багш нь бэлэн байд юм а гэдэг үг байхгүй юу? Тэ? Тэгэхээр шавь гэдэг маань бид нар өөрснөө эхлээд тэр бодлыг за би сайхан амьдрах замаа засъя. Одоо болно хангалттай. Дургүй ажиллаа хийсээр өнөөдрийг хүрлээ. Үүгээрээ одоо би зогсоё. Болно хангалттай штэ. Өлсөж хүн өвдөхгүй гэдэг хатуу шийдвэрийг гаргасан үедээ сая бид нарт нөгөө нэг эд шидийн суу ухааныг нээх зам маань нээгддэг. Бас бид нарын эмээ өвгөнөр хэлдэг байсан шүү дээ. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдтиймаа гэд. Энэ нь үнэн багхгүй юу? Хэрвээ бид нар хуучин хаалгаа хаахгүйгээр шин хаалга нээгдэх боломжгүй маа. Өнөөдрийн хүртэл өвчин үүсгэсэн дадлаа хаях шийдвэрийг гаргаагүй бол эрүүл байх зам мөр чамд ирэхгүй маа гэдгийг хэлээд байна. За тэгвэл энэ хайхрамжгүй байдлын сүүдрийн дарагдмал чанар нь гинэн тэнэг байдал. Бид нар гинэн байдал эн чинь өстой нэг гинэн дээ гэж ярьдэн штэ. Гинэн. Гинэн гэдэг маань бид нарыг туйлдуулаад ядуу амьдруулад байгаа зүйл байт юм биш үү? Энэ хайхрамжгүй байдлын сүүдэр нь дарагдахаараа чимээгүй болоод нохчин дарагдахаараа энэ гинэн тэнэг байдал болж хувирдаг юм байна. Айхтар байгааз маш нарийн гүнзгий байгаад байгааз гинэн штэ гэж хэлдэг үр хөвгттэй. Тэгвэл энэ гинэн штэ гэд хин нэгнийг хэлэгтүүдийг энэ гинэн гэдэг маань тэр чигээрээ тухайн хүнийг харааж байгаатай агаар нэг байгаад байна. Тэгвэл бид нар үгээ анхаараач. Үг чинь амтай шүү гэдэг маань ийм л утга учиртай. Бид нар энэ үгээ мэдэхгүй бол энэ дарагдмал чанар маань гинэн тэнэг байдал байх нэ. Гинэн байна гэдэг маань нөгөө нэг те одоо өстөрийн төлөө огт нь боож үхэлтэй биш гэд өөрийгөө гаргуунд нь хаяхтаа нэг гэсэн үг. Үгүй штэ. Улс төрийг хэн бүтээгээд байгаа юм бэ? 76 бүтээгээд байгаа юм уу? Үгүй, бид нар өөрснөө бүтээгээд байгаа юм аа. Өөрснөө бүтээгээд байгаа юм аа. Тэгвэл бид нар нийгмийг өөрснөө бүтээгээд ахад яагаад бид нар ингэж гинэн тэнэг байх ёстой юм бэ? Тэ хин нэгнийг буруутгах биш, 76-г буруутгах биш. Энэ төрийг бид нар өөрснөө цогцлоогоод байгаа бол бид нар гинэн тэнэг байха болох шийдвэрийг гаргаснараа энэ дарагдмал чанар маань биднараас холдно. Эрчим энерги нь таслагдана. За дараагийнх нь одоо нэг бид нар хоёр туйл руугаа яваад идэв. Нэг нь өөрийгөө дардаг. За бич миний ч хийж чадах зүйл юу байх вэ гэдэг те. Нөгөөх нь ингээд сөргөлзөөд ороод ирдэг.
Жишээлбэл юу гэдэг те уур уцаараараа тэр 76 хийж чадаагүй зүйлсүүдийг бид хийн гэж ямар юм бэ гэдэг ч юм уу те дотроо ийм нэг сүргэлцэгч зан чанар ч юм уу тийм нэг хандлах сэтгэл зүрхнээс ч гарч ирэх юм бол энэ нь бид нар нөгөө шалбааганда гүн живсэн байна. Түүрэлтсэн байна. Түүрэлтэн. Энэ сүргэлцэгч чанар нь түүрэлтсэн. Хоёр төл руугаа явах биш, яг гол буюу жанжин шугамаа барих нь бид нарын гол зорилго. Тэгвэл гинэн тэнэг байж болохгүй юм байна. Түүрэлтсэн байж болохгүй юм байна. Түүрэлтэн гэдэг маань нөгөө манан будан дунд явагдах нөгөө төөрөختөө хаашаа явахаа мэддэхгүй те. За ингээд хин нэгэнд хариуцлагаа өөрүүлээд өөрөө жолооныхаа ард суугаал тэгээ жолооч нь хаашаа явна тийшэл явна гээл манарцсан суугаад байгаа. Өөр ингэсэн толгойгүй хүмүүс маань энэ төөрөлдсөн байх нэ. Тэгэхээр энэ сүргэлзэгч сан чанар. Гэхдээ энэ төөрөлдсөн хүмүүсийн донд маш их уур уцаар нуугдсан. Үнийг далдын далд маш гүн нууцсан байгаа. Ингэж бид нар өөрсдийнхөө зан чанарыг илүү нарийн түвшиндээ таньснараа эд шидэл суухаа бид нарт ирхнэ. Би асуусан байхгүй нөгөө багшаас хизээ энэ эд шидийн суухаа ирэх юм болоо гэсэн чинь юу гэд хариулсан. Чи 0-д ороод баагаа суусан ч гэсэн, шээгээ суусан ч гэсэн, хоол идээд галтойгоонд явж исэн ч гэсэн бууж ирж болно. Гол нь чи энэ хайхрамжгүй байдал гэдэг зүйлийг бүрэн тавьж чөлөөлсөн үедээ эд шидийн сууханд хизээч хамаагүй чиний хаалгыг тогшоод юу ч хийж исэн ороод ирнэ гэдэг үгийг хэлж исэн. За хоёрдугаар төвшин саяны нөгөө сүүдэр буюу хайхрамжгүй байдлаас гарсан үедээ юу болох юм бэ? Нөгөө нэг бид нарын бодол сэтгэл махан бие дотор тал бүрийн авиас буюу доктортой байдлын авиас хүчээ аваад эхлэнэ. Хүчээ авч эхэлнэ. Хүчээ авна гэдэг маань тэр чигээрээ бид нар гараа одоо хөдөлгөх төдийд саяны нөгөө бодох төдийд хүсэл маань биелээд байгаа. Бодох төдийд бүх зүйл маань хэрэгждэг тэр зүйлийг бэлэг чанар гэж яриад байгаа. Энэ нь тал бүрийн авиас. Жишээлбэл энэ тал бүрийн авиас нь урлаг, соёл, юу ч байна. Одоо бүхэл талбар дээр байж болно. Өмнө бид нарын яг одоо бид нарын хийж чадахгүй байгаа зүйлсүүдийг хийж чаддаг тэр төвшинг хэлтий. Бодоод үзтээ. Өнөөдөр би дуудаж чаддаггүй бол дуулдаг авиас маань ороод ирэх юм бол энэ 16 дахь генийн түлхүүрийн бэлэг чанар маань нээгдсэний шинж. Би хөгжим тоглож чадахгүй хүн хөгжим тоглоод эхлэх юм бол энэ бэлэг чанар маань нээгдсэний шинж. Энэ нь заавал одоо төрмөл авьяастай хүний шинж өртөөсөө биш юм байна. Энэ нь бид нарын нөгөө нэг суу ухаан сэргсэнтэй холбоотой. Унтаа байдлаас боссонтой холбоотой зүйл. 13 дугаар зуунд Чингис хаан яг энэ тал бүрийн авиасаараа Монгол орныг удирдах дэлхийг байлдан дагуулсан. Чадвар нь энэ чадвар байгаад тийм гэсэн үг. Жишээ ярих юм бол За тэгвэл энэ бэлэг буюу тал бүрийн авиас нь тогтвортой байдлаас улбаатай байх нь альва нэгэн зүйлийг чи тогтвортой тууштай хийж чадж гин үү? Аль эсвэл одоо алдаг оног дуртай үедээ хийгээд дургүй үедээ болж гин үү гэдэгтэй холбоотой. Гэхдээ энэ нь чи өөрийнхөө дуртай зүйлийг хийж гин үү? Аль эсвэл дургүй зүйлдээ хүчээ дэмий бараад байна уу? За хүн альва ур чадвар суралцахын тулд өөрөө түүндээ бүрэн уусч түүнийхээ нэг хэсэг болох шаардлагатай гэсэн мэн санийхыг хэлж байна тийм ээ. За суралцах бүхэл үйл явц нь
хүний биеийн бүх эс нүхэн сэргээгдэх 7 жилийн зүйл тогтлын дагуу явагддаг гэж байна. За бид нарын махан бие одоо саяны за цөсөндөө чулуудаа байх юм бол тэр чулууг 7 жилийн хугацаанд үүссэн одоо эхлэл нь 7 жилийн өмнөөс үүссэн гэж үзэх юм бол тэр чулууг бүрэн арилтлаа 7 жилийг зориулнаа л гэсэн үг болчиход байгаа биз. Би энэ чинээс яг тэр зүйлийг зүй тогтлыг олж харсан. Учир нь одоо бид нарын арьсны нүхэн түлжилт илэгний эс шинжлэгдэхэд 3 сар, арьс нүхэн түлжихэд 7 хоног гэдэг ч юм уу. Одоо энэ хоногуд эдэн штэ. Бид нарын уушиг түлжихэд тэ сарын хугацаа хэрэгтэй гэдэг энэ болгонд өрөөсөө цаг хугацаа хэрэгтэй гэдгийг энэ 7 жилээр зөвөрлүүлж байна. Аливаа нэгэн зүйл хүн болгонд 7 жилийн мөчлөгтөө ирдэг. Яг үнэндээ юу байгаад байгаа байхгүй юу? Одоо энэ шархууд нь штэ. Хүн болгоны дотор өнөөдөр тэ гацаа болоод байгаа шархыг бид нар багаасаа 0-оос 7 нас хүртлээр дадлын буюу махан биений шархыг аваад өдийг хүрсэн. Харин 7-оос 14 нас хүртлээр сэтгэл зүйн шархыг саяны уур уцаар дарагдмал энэ байдлуудыг бид нар 7-оос 14 наснда одоо бидээ суулгацсан байгаа байхгүй юу? Харин үзэл бодлын буюу нөгөө нэг тагтарсан. За эннээс өөр зам байхгүй. Тэ хагалгаанд орж ижил энэ цусны чулуунаас сална гэдэг энэ хатуу баригдсан үзэл бол 14-өөс 21 наснда суусан үзэл баримтлал буюу нөгөө тушаа байгаа байхгүй юу? Сүүдэр. Тэгэхээр энэ 3 биеийн төвшөнд хэдэн насанда шархыг авсан бэ гэдгийг хүн болгоно өөрөө шинжиж болно. Сая би хэлсэндээ 7 жилээрээ энэ үедэр энийхээ шархыг авдаг гэд. За энэ лайв нь угаасаа 1 сар пэйж дээр хадгалагдана, YouTube дээр бас хадгалагдах учраас та хэд маань дахиж сонсож болно. Учир нь маш гүн юмнууд зүйлсүүд яригадаад байгаа учраас нэг сонсоод яг одоо ойлгохгүй тий одоо хурдан яригдчихэж байгаа бас нэг талаар тогтоохгүй байж болно. Дахиж сонсох юм бол дахиад өөр талаас нь ойлгох боломжтой. Тэгэхээр бэлэг болон сэдвийн төвшөнгөө ярих гэсэн чинь цаг оройтчлоо. Би яг одоо бас нэг хичээлд орох хэрэгтэй байж идэг. Тэгэд өнөөдрийн хичээлийг ингээд өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр та эдэд өгөх даалгаар маань юу юм бэ гэхлээр саяны ямар зүйл дээр би хайхрамжгүй байна. Хайхрамжгүй зан авир гаргаад байна вэ гэдгийг ажиглах даалгавартай гэж ойлгож болно. Энийг маш сайн хийгээд ирэх юм бол саяны бид нарын хүсэж байгаа амьдрал маань хизээч хамаагүй бууж ирэх нь. Тэ ирэх нь. Бид нарын дотроос ингэж дотроо байгаа зүйлийг нээх гээд байгаа. Одоо ингэж сэрэх гээд байгаа гэсэн үг. Тэрнээс биш хүн болгоны дотор бүхэл бүтэн ертөнц оршоод байгаа гэдгийг бид нар мэддэг мөртлөө яг хаана оршоод байгаа бүү мэд штэ тий. Энийг гаргаж нэг нэгээрээ ингэж одоо боловсрал гэдэг маань тэр чигээр ингэж нөгөө зүүгээр худаг ухсантай адилхан зүйл штэ. Яг зүүгээрээ ингэж нэгээрээ олох замаараа яг өөрийнхөө доторх тэр худгийг ухаад тэрнээсээ усаа гаргаж ирээ. Тэ эд шидийн тэр усыг гаргаж ирээд энэ Монгол улсаа энэ дэлхийг өөрчлөх тэр дотоод хүч чадлаа сэрээ. Маргааш хэдэн цагт эхлэх вэ? Маргааш биш. Энэ хичээлийг ойлгоход маш их цаг хугацаа ордъё. Тэгэхээр нэг хичээлийг би 7 хоногт нэг л удаа хорё гэж бодож байгаа. Сар уншаад саяны ганцхан би энэ зүйлийг ойлгоод байгаа байхгүй юу? Яг ингэж нэг зүрх сэтгэлтэй шингээж аваад
ойлгоод байгаа гэсэн үг. Ингэж гаргах төвшөндөө ирж байна. Тэгээ миний бодож байгаа зүйл 7 хоногт нэг хичээл орё гэж бодож байна. Дараагийн гений түлхүүр болохоор арай өөр түлхүүрийн талаар яригдана. Тэгэхээр тэр хүртлээр маргааш орчхоор чинь өнөөдрийн даалгавраа хийж чадахгүй хаахрамжгүй байдлыг тэр насан туршдаа бид нар өөрийн дотроос ухна, гаргана. Түүний хүлээн зөвшөөрнө. Тэр хүртлээр маш олон бид нар сорилтуудыг туулна, давна, нүүр тулна. Энэ нэг талаар дотроосоо өөрийнхөө бэлэг авьяасаа нээх гэж байгаа. Та өнөөдөр ганцхан удаа энэ дэлхий дээр энэ махан биеийг олоод төрчөөгүй. Инээс өмнө хэдэн удаа бид нар төрөл аваад энэ 21-р зуунд энэ биеийг аваад төрсөн байгаа хгүй. Тэгвэл тэр өмнөх төрөл авалт болгоны бэлэг одоо саяны бүх чадваруудыг одоо бид нар дотроосоо сэрээхэд саад болж байгаа зүйлийн нэг түлхүүр нь энэ хайхрамжгүй байдал байгаа байхгүй. Тэг. За дараагийн хичээлийг болохоор дараагийн 7 хоногт би пост оруулчихна. Групп дээр болон эрүүл бие бүтэе гэдэг пэйж дээр явагдаж байгаа. Бас эрүүл бие бүтээх нууц гэдэг хаалттай групп дээр хоёулан дээр нь явагдаж байгаа. 7 хоногт нэг хичээл орно. Тэр хүртлээр би нэг гений түлхүүрийг маш сайн ойлгож, ухаарч, сүнстэйгээ холбогдож гэх юм уу. Тэгээ мэдээлэл авч яг тэрнийхээ дагуу ярьж өгнө л гэсэн үг. За, баяр та. Дараагийн 7 хоног хүртлээр энэ хичээлийг хийгээрэй. Ер нь бол юу юм бэлээ? Энэ нийтдээ 64 гений түлхүүр байгаа гэсэн шүү дээ. Тэрнийхээ 4 гений түлхүүрийг судлахад 1 жил зориулт юм байна. 1 жилийн турш тухайн хүн өөрийнхөө дотор байгаа бүхэл бүтэн 21 жил одоо саяны 3 биеийн төвшөнд тагтаршлаа өөрөөсөө ч нууцсан хин нэгэнд бүр хэлмээргүй байгаа тэр нэг сүүдрүүдийг гаргаж ирэх хугацаа 1 жил. 4 түлхүүртэй ажиллах хугацаа 1 жил гэж тооцсон байна. Тэгэхэд хэдүүлээ маш хурдан хугацаанд буюу 7 хоногт 1 гэдэг маань сардаа 4 хичээл үтсчихэж байгаа шүү дээ. Бүхэл бүтэн жилийн дотор үзээд түүнийг амьдрал дээрээ туулаад бүх зүйлийг ухаж түнхээд тэгэх 1 жилийн хичээлийг ганцхан сарын дотор үзэх болчиход байна л гэсэн үг. Тэ? За ийм байгаад байна.